Чиндотын бацрагтай бүхэлэг дэвжээний залуух чагнаас өрөнтэй онолтарсан байна. Хавдангийн Жандуун сумын харьяата улсын нэгэн цаг үеэр жирөөхөө синжигний өрцөн дээр суйдаад давчж харагдаж байна. За улсын нэгэн шовд хөгийн шинэ үеийн бэрэлдэнд дэлгэсэн таригдж байна. Зүүн гараараа синжигний өрцөн дээрээс нэлээд давхан атгаад авсан байна. Ингэж жоод нэг баруун талдаа Дунгуйлд татчих үедээ өнөө жилээс Хоёултай аймгийн баяр наадамд хоёр удаа төрүүлсэн. За дотоод хонгоцсон дутуудлаа улсын нэгэн шинэ үе. Одон дагсан одоо өгтөө манай үзэгчид одоо мэдхгүй сайн мэдж байгаа. Аав шовд хөөг 1985 онд дарханаар дамнангаар тавдаж улсын нэгэн солонгож байсан мөн төрсөн догт хоёр нь мөн улсын нэгэн цолтой дөнгөж сайхан одоо даваад өгтөөрөөд явж байгаа хэлсэн. Дорнод аймгийн дашбал сум харьяата Дорнод нутаг үхийн дэвжээ Дорнод аймгийн онцгой байдлын хэлтээс бүрэн дуулан компанийн бүх улсын нэгэн дөржийн анартай Ховд аймгийн залуух ган тогтохтой Архангай аймгийн Батцангийн сумын харьяат алдар спортороо бүхэлд дэвжээний улсын нэгэн Шинбаатар их хөгдөжийн залуух цэрэн нортой Архангай аймгийн Цэнгэр сум харьяат алдар спортороо бүхэлд дэвжээний бүх улсын нэгэн цэрэн дөржийн ям дөржтэй таван хон бүхийн залуух энх хоёртай Өрөнгө аймгийн харьяат зэгсвчний 120 дугаар ангийн зам компани Их Монголын хүчтэн дэвжээний улсын нэгэн Чимэд өрчтэй хан энтэй өрөө дэвжээний залууг Баттэлгэр. За Завхан аймгийн цагаан харьяат сум харьяат Хилчин спортороо Жим Интернэшнл группийн бүх улсын нэгэн гамболдын баасан дөрж давж байна. За улсын нэгэн даш гарч ирсэн учраас өгтөөр барьж явна. За улсын нэгэн бачаад давуулаад татхад авсан байна. Ингэж жоод нэг сугдаж өрөнгөтэй ганцхан хал зөргөж мөчгөж магадгүй юм да. Өвчгөл аймгийн галцсан харьяат үсгэлөөчтөн бүхэн дэвжээ дулааны 4 дугаар цэглэн стад компани Сүлд спортын өрөөний улсын нэгэн чин жилууны хөгчрөнгөртэй Ховд аймгийн залуух Дармаа Жанцантай Төв аймгийн Баян дэлгэрсэн харьяат Дөнжин гараа дэвжээний улсын нэгэн Батчулуун Бярдаал өрөж гараж ирэл давж байна. За ганцхан хонгор цэгний верцнаас урдууран ганцхан гудатаал нэхэн далгаж байна. Хөмнөг аймгийн хонгороос харьяат ажны дэвжээ алдар спортрооны улсын нэгэн Зэдэн базрын од хоёр давж байна. Булган аймгийн Сэлэн сумын харьяат Булган хангай дэвжээ нэг улсын нэгэн Амар сайхан хамуул дүүргийн залууг үүр цайлтай. Архангай аймгийн Цэнгэр сум харьяат алдар спортроо бүхэлд дэвжээний бүх улсын нэгэн Эрдэнэ зөгтийн Вандан цэрэнтэй Баянгол дүүргийн залуух ган зөрөгтэй. Завхан аймгийн их улсын харьяат Даян дэвжээ Идэр интернэшнл компани бүх улсын нэгэн Чимэд Вандан Завхан аймгийн залуух Энкоттай. Увс аймгийн Төргөн сум харьяат Уснуур үхийн дэвжээ Насны зам компанийн бүх улсын нэгэн давасан бүгийн энх хоёр давж байна. Завхан аймгийн их улсын харьяат алдар спортроо Идэр интернэшнл группийн бүх улсын нэгэн Батцангийн Чимэд Вандантай Завхан аймгийн залуух Энкоттай. Хоёултай аймгийн Жандуун сум харьяат хамтай жирөхийн дэвжээ эрчим хүчний Электрикон компанийн бүх аймгийн урсгалан Балганы Хэсэгбаатартай Булган аймгийн Биен тэмбэр спортын залуух Отхон баяртай тус онолторсон байна. За одоо төр тусарлаад барилдаан руу оръё. Барилдаан одоо лэгдсэн сайхан орж ирсэн барилдааны тайлбарлал хүргэнэ. За улсын нэгэн алтан гэрээлийн алтан үеийн барилдаан дэлгэсэн таригдж байна. Синжигний верцэн татгаад авсан өгөл байна. Өнөө жилийн улсын баяр наадамд бол улсын баяр наадамтай давхцаад бол 10 аймагаас аймгийнхан баяр наадам хийж байгаа учраас манай сумын цолтонгууд, аймгийн цолтонгууд цогтөрхөн гэрж аймгийн баяр наадамдаа бас цолоо гэх ийм боломжтой явсан байгаа. За ганцхан суйлал дээш нь харуулчихж байна. Дундгой аймгийн Эрдэнэ далай сум харьяат онцгой байдлын ерхий газрын аврагч спортын хороо төшөө таны авраг дэвжээний бүх улсын нэгэн алтан гэрээлийн алтан үеийг давлаа. За улсын нэгэн лавгагийн лаачрын барилдаан дэлгэсэн таригдж байна. За өнгөрсөн жилийн улсын баяр наадамд бол 4 даваад бас начин цолон батлах агшинд бол гарч ирээл одоо буцсан да. Одоо улсын гарцаа баасан хөр 3 бүхөө самлаж явсан. Өнөө жил бол их л одоо сайн барилдаж байгаа. Би жижигдэхгүй хүнд бэрдүүлдэггүй. Дөрөн бүчиндээ бол их л одоо тэнцүүхэн бэрдэ начин да.
За хоёрын дааны дүүцээ үргэлжлүүлэн даа охин танилцуулъя. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяатай 9-ийн 13 дугаар энгийн тал Монголын цагтаа холбоо компанийн бүх аймгийн хурцарсан Мөнгөнбаатар их хог дэвжээний залууг сандаг дорчтой. Баян Хонгор аймгийн Баян болгосон харьяат хэлчийн спортроо клин цэргийн техник эзэн 98 дугаар анги хангард клубын бүх аймгийн хурцарсан болдын эрдэнэхүйтэй хан энти авраг дэвжээний залууг Шижир Баатартай. Олтой аймгийн Богд сумын харьяатай Хамтай шүрхийн дэвжээ хэлчийн спортрооны бүх аймгийн хурцарсан Бямбочор Булран хан дэвжээний залууг Батмүхтэй. Баян Хонгор аймгийн Баян болгосон харьяат цагдаа гэрхийн газрын хүч спортын өрөө мөнхийн көс группийн бүх аймгийн хурцарсан нутаг сүрэнгийн залбоотой Төв аймгийн залууг Базар Аригчаатай. Увс аймгийн Өндөрөнгө сумын харьяатай Увснуур дэвжээний бүх аймгийн хурцарсан Ганням Хоргарц дэвжээний залууг Мөнх болттой. Баяулт аймгийн Дэлгэр сумын харьяат хан тайшрын өхөн дэвжээ Монгол Тамхисоо компанийн бүх аймгийн хурцарсан дамбын тангадтай шүүгэн шийдвэр гүйцэтгэхийн газрын цөлд спортын орооны залууг Бие Түмэнтэй. Өмнөд аймгийн Булган сумын харьяатай алдар спортроо өмнөний бүсийн цагтаан компанийн бүх аймгийн хурцарсан Арслан Мэжид зүрэн Завхан аймгийн залууг Эрдэнэтэй тусгаал дарсан байна. За ганцхан Хонгодоо тэрч хайранд арчглаад Завхан аймгийн Баян дэвсэм харьяат Чингэлтэй дэргэн цагдаагийн 2 дугаар хилдээс Завхан бүхэн дэвжээний бүх улсын чин Ямсран давлаа. Уран барилдаантан чин даа Ямсран. За лаа очирч мөн тодорхой ойсон төрөөгөө явна. Дундгой аймгийн Эрдэнэ далайсан харьяат алдар спортроо хур харцаг дэвжээний бүх улсын залууны чин эрдэнэтийн даш тавж байна. За улсын чин Баднам самбуугийн ган хуйг баруун гараараас цугдаж барингуудаа ганцхан сэнжигдээд татхад авсан байна да. За улсын чин Эрдэнэ нутгийн баруун гараа сэнжигний өрстэй болсон барьц улаацалдаад байна. Зайлалгуудад ч үстэй. Сүхбаатар аймгийн Мөнх хаан харьяат хэлчийн спортрооны бүх улсын чин Болдбаатарын Бачиргалд авсан байна. За мөн улсын чин Чимэдэрж авсан байна. Соёллаа давлаа. Өвсгөл аймгийн шинэ дээрсэн харьяат өвсгөл өчтөн бүхийн дэвжээ хэлчийн спортроо клин цэргийн 253 дугаар анги Эрдэнэ цувраг компанийн бүх улсын чин Баднам самбуугийн ган хуйг давлаа. Булган аймгийн Богдсон харьяат Эцэлийн онцгой байдлын газар авраг тусгай бид Монгол компанийн бүх аймгийн хурцарсан өрнөх үеийн Сүхбаатартай Увснуур дэвжээний залууг Бацрагтай. Увс аймгийн Малчин сумын харьяат Увснуур дэвжээ хүч спортрооны бүх аймгийн хурцарсан Ган тулга Төв аймгийн залууг Цэрэн бүрүүтэй. Завхан аймгийн их улсын харьяат алдар спортроо барилгын цэргийн 17 дугаар анги Идрэн интернэшнл группийн бүх улсын залууны чин Бацангийн Чимэд ундан давлаа. Сүхбаатар аймгийн Асгах цумын харьяатай Жавхан дэвжээ өргөн уулга группийн бүх аймгийн хурцарсан Батжаргал Дорн нутаг дэвжээний залууг Баясгалтай. Булган аймгийн Гурван болгосон харьяат алдар спортроо Модо хан группийн бүх аймгийн Арслан галдан гэрлийн Отхонбаатартай бүхэлх дэвжээний залууг Нямцрэнтэй. Аранга аймгийн Цэнгэр сумын харьяат бүхэлх дэвжээ Хилийн цэргийн хэлчин спортрооны бүх аймгийн Арслан Бадарч их хог дэвжээний залууг Амар Жаргалтай. Баяулт аймгийн Тэнгэлсэн харьяат хан тайшир дэвжээ хэлчгийн спортроо Хилийн цэргийн 311 дугаар ангийн бүх аймгийн Арслан Балжинямын сум жолонтой хан энти авраг дэвжээний залууг Дашхүүтэй. Баян Өндгийн аймгийн Улаан хус сумын харьяат Сүлд спортроо Бэсбогдод дэвжээний бүх аймгийн Арслан Бердмратын Сэрих Завхан аймгийн залууг Насан Жаргалтай. Дундгой аймгийн Сайхан авсан харьяат Буян тухай спортын газрын бүх аймгийн Арслан Төмөрчөдрийн Занданбаттай Завхан аймгийн залууг Инх хуйнтай. Булган аймгийн Хотыг өндөр сумын харьяат Булган дэвжээний бүх аймгийн Арслан Хашуутай Баян Зэрэг дүүргийн залууг Батчартай тусдас соноол таарсан мөчөд орж ирж байгаа бол харагдаж байна. За Аранга аймгийн Бацангийн харьяат алдар спортроо Ремикон компанийн бүх улсын чин төвсрэнгийн Шинэ Баатар давсан байна. За улсын чин тавгагийн тавчрын даванд Зэвсэгдэшний 14 дуурийн залууг Баясгалантай онолторсон. За Брэзэрэндээс гарын талдаад дахинтлаа хаваа явчихлаа. Завхан аймгийн алдар хаан харьяат бүх улсын чин тавгагийн лаачр давлаа. За өнөө жилийн улсын баяр нааданд бол үзүүштэй сонирхолтой түүх 96 жилийн баяр нааданд бол хэн төрүүлж улсын баяр наадандаа түүх хэмжилтийг өс тогтоох өнөө маргаашгүй юм бол шийдвэрлэх байх.
Өвсгөл аймгийн аруулагсан Мария төвсгөлөөчтөн бүхэн дэвжээний бүх улсын эчин манал сүрэнгийн Эрдэнэ нутагт аваад төгтөрлөө. За одоогийн байдлаар бол улсын алдар суултаа өгөхөд өвдөг шороодсон үе дээ нэг юм байна. За өнөө жилийн улсын баяр наадамд бол улсын алдар суултаа 95 бүх аймгийн арслан бол 99 бүхэн бүртгүүлэн барилдаж байгаа. За тэгэхээр энэ бол 2-ын давааны төгсгөлд бол 63 аймгийн арслангууд хоорондоо оноо таарж хэн одоо цааш явж улсын цолны төлөө барилдах вэ гэдэг бол халуухан одоо энэ барилдаан бол 2-ын давааны төгсгөл бол хүлээгдэж байгаа. За аймгийн арслан Алтан гэрлийн Утганбаатар Төв аймгийн залуу охин бүхэл их төвчийн залуу охин ямар энцэнтэй онол таарсан байна. Сая дэлгэсэн харагдаад өнгөрлөө. За барилдааны тал байн баруун хойцоход энэ даваанд Аранга аймгийн Цэнгэрсэн Мариад улсын эчин цэрэн дөржин ням дөржин барилдаан харагдаж байна. За одоо тал бай дээр бол манай аймгийн хурцарслангууд барилдахаар гарч ирж байж байна. Булан аймгийн Сэлэнгсэн Мариатай Булан хан дэвжээ элчин спорт руу Юманы группийн бүх улсын эчин бат сайхны элгэр сайхны амар сайхан давж байна. Аранга аймгийн Цэнгэрсэн Мариад алдар спорт руу бүхэлдэх дэвжээний бүх улсын эчин цэрэн дөржин ням дөрж тавлаа. За энэ дөрж өнгөрсөн жил 7 жил одоо улсын аймгийн арслан суултаа барьж байгаа өнгөрсөн жил ардын өсөлийн 95 жилийн гар тавдаж улсын эчин цул өртсөн. За энэ бол 1982-нд төрсөн өрөө жил 35 нас болж байгаа. 34 наснда бас улсын цолны босгонд бол хурж байсан юм бөхөө. За аймгийн хурц арслангууд барилдааны талбарт гарч ирж байна. Аймгийн хурц арслан Эрдэнэ хүү, аймгийн хурц арслан Тангад, аймгийн хурц арслан Мөнгөнбаатар, аймгийн хурц арслан Золбоо гэх. За аймгийн улсын эчин анартай одоо барилдах хараахан гарч ирээг бол харагдаж байна. За Тангад хурц арслан сайхан хуурлаад ганцхан баруун талд нь хонгодод арай буцаага зайлаад очихж байна. Гоёлтой аймгийн Цэлсэн Мариад хамтай ширүүхийн дэвжээ элчин спорт руу Монгол тэмцээн компанийн бүх аймгийн хурц арслан дамбын Тангад давлаа. За аймгийн арслан Мэжицүрэн барилдааны талбарт гарч ирсэн харагдаж байна. Хурц арслан. За энэ хурцууд гарч ирж байна да. За манай хурц арслан бол өнөө жилээс улсын баяр наадамд бол одоо дор хүрээнд одоо хичээж улсын цолны төлөө бол бас барилдах харал гарч ирж байгаа жугаа. За аймгийн хурц арслан болдын Эрдэнэ хүүгийн барилдаа харагдаж байна. Энэ даванд хан энтээр дэвжээний энэ залуу Шижир Батартай оролцсон. За ганцхан барилдын дайраад ороод ирэнгүүт нь хүчин дагуулаад өшгөөд арчиж байна. Баян хонгор аймгийн баян болгосон Мариад хэлчиг спорт руу Элийн цэргийн техникийн 195 дугаар аймгийн бүх аймгийн хурц арслан болдын Эрдэнэ хүү давлаа. Аймгийн хурц арслан Бямбочор охин Сэнжиний барьсан дээр ганцхан зааж дөрөв хөллүүлээд давж байна. За Эрдэнэ хүү арслангийн аав бол аймгийн арслан болдод улсын баяр наадамд 1995 2001 оны улсын баяр наадамд 2 удаа дөрөв давж байсан юм бөхөө. За мөн улсын орон шалгаруулах барилдаанд Хангардын болдгээд 7 жил одоо сайн орж иж барилддаг байсан. За аймгийн хурц арслан нутгийн сүрэнгийн Золбоогийн барилдаан дэлгэсэн харагдаж байна дээ. За ганцхан хонгодод төвчээрэн дарж аргагүйс бүхий жилийн барилдаанаар хичээлдэг бүхий бас харуулж байна дээ. Баян хонгор аймгийн баян болгосон Мария цагдаагийн ерхий газрын хүч спорт рууны бүх аймгийн хурц арслан нутгийн сүрэнгийн Золбоо давлаа. За Сэрих гарсан ч одоо ер нь ундаг байгаа харагдаж байгаа ч вэ. Ямар ч байсан өөрийнх нь одоо имиж өнгө төрхийг өөрчлөхгүй л барилдъя гэсэн бол та бэлтгэл сайхан байгаа бол та энэ жилийн заалт өнхөн барилдаанд бол үнэхээр сайн барилдсан да. Сахлан дээр хусаагүй л гарч ирсэн байна. За тэр цаана аймгийн арслан хангаагийн барилдаа харагдаж байна. Өнөө жил манай үзэгч олон бол манай хангаа арслан бол улсын цол гэлтгүйд одоо улсын баяр наадамд бол төрүүлнэ гэж одоо ярьцгааж байгаа. За аймгийн хурц арслан Бачаргалын барилдааны зүрийн төгс энэ одоо дэлгэсэн яг харагдаж байна. За баяр сайхны Бачаргал арслан бол Монгол улсын хөдөлмөрийн баатар дархан авраг мөнгө даврагын бол бас хүргэн улсын баяр наадамд бол 2011 оны
Ардын хөвсгөлийн төвд 90 жилийн хоёр наадмаар дөрөв довж гарч иж байсан энэ бөхөө. Овсангийн малчин Мариа досноор үхэн дэвжи Айрын Монголын компани мөх аймгийн хурцлан оюуны ган булар давлаа. За мөн л одоо улсын баяр наадамд бол олон жил одоо улсын золднуудын тааварт жил бүр одоо яригдж байгаа. Хэн бөхөө 1982 онд төрсөн өнөө жил 35 нас хүрэж байгаа юм бөхөө. За ганцхан дахиндаа тэгчгэрэн дарчглаа. Сүхбаатар аймгийн Асгалцсан Мариат жавхлан үхэн дэвжээ. Өргөн өлгөр Пимбүх аймгийн Ирсэлэн баяр сайхны бачиргал давж байна. За аймгийн хурц арслан Мөнгөнбаатар өрүүлжин барьсан дээрээ сонгодоод өргөж гаргаж давж иж байна. Хонгот хэмхийн ер нь хий харагддаг үлээ нэг энэ даан л хийж явах шиг байна. Аймгийн хурц арслан Мөнгөнбаатар нэг давлаа. За Мөнгөнбаатар начин болсон бол тэр наадам сайхан наадам болно гэсэн бас яриа фэйсбүүкээр яваад байсан үстэй. За тэгэлгүй наадам ер нь баяр сайхан наадам болох гэсэн чинь Мөнгөнбаатар начин бол одоо энэ жилийн наадам сайхан боллоо гэж наадамч олон бол сонирхч их олон жил болсон хэлж байгаа да. Хамтлагаас Мөнгөнбаатар гэсэн үгийг бол. За Өвсгөл аймгийн галцсан Мариа төвсгөл өчтөн бүхийн дэвжээ хилчин спорт руу улааны 3 дугаар технологи компани бүх улсын залууччин чин жилууны хөгжрөн гэрд авч байна. За өнөө жил бол их л одоо тун өнгөтэй байгаа. Одоо магадгүй манай үзэгч олон бол улсын заам цолны төлөөж одоо барилдах боломжтой гэж ярьж байгаа. Ер нь одоо хөгжрөн гэрч бас нэг оноо хоолтой, оюун хатан чанар сайтай, барилдааны мэдрэмжтэй ийм бөхтөө. За одоо барилдах тусам л одоо чангарч цоцож өгдөггүй ийм биеийн онцлогтой юм бөхөө. За улсын аймгийн хурц арслан ган нэмчрөгтэйг өөрчилсөн байв. 6 дөрөв байна. Ган болд зааны Монгол улсын гавьяа тамирчин улсын зан ган болдын хөө ган юм. За энэ жилийн бүсэргийн наадамд төрүүлж зэргийн хурц арслан цоллоо хүрдсэн балганы Хишгбаатар арслан саяад ирсэн харагдаад өнгөрлөө. За энэ ган нэм арслан гэмэрэлдэн харагдаж байна. Наанасаа цаашаа харж гисэн. Арамган аймгийн булган Мариат бүхэлэг дэвжээ алдрын спорт руу нэвэх улсын эчин Мишкагийн Баттадхан давж байна. Дундгой аймгийн Гоёвталсан Мариат бүх аймгийн Ирсэн Замдан бат давж байна. За Сүхбаатар арслангийн барилдааны талбайн урьдчилан тодорхой барьсан төрөгийг хүрэлдэж байна. Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд бол 4 даваад улсын гарид гонжиг дамбад өвдөгчрөөд байсан. За барилдааны талбайн дэлгэцний баруун гард барилтаа харагдаж байгаа Овс аймгийн өндөр ангаарсан Мариат өнгөрсөн 2016 онд Архан уул аймгийн баяр наадамд төрүүлж аймгийн арсан золон дээр хурц шимгийг хүрдээд байгаа улсын занган болдын хүү аймгийн хорцолсон ган нэмийн барилдаа харагдаад өнгөрч байна. За өнөө жил томтой байгаадаа энэдээс л одохгүй дайд аймгийн хорцолсон Хишгбаатарын хувьд бол үзэгшийг бас чиглээдэггүй төвгийн шуурхай барилддаг Хишгбаатар арслан. За төргөн барилдаан шус сайн дайцсан. Бас алдаа гарахтаа амархан нүүл байдаг да. Овд аймгийн буянцсан Мариа Тодуухийн дэвжээ хилчин спорт руу Хэдийн цэргийн техник зүүн 1-р анги одгор Пимбүх аймгийн арслан хангай давлаа. За хонгодод дэвсэн тэгчгэрэн дарчглаа. Боолтой аймгийн Чандуун сумын Хариат аймгийн хурц арслан Хишгбаатар нэг давлаа. Хонгодоод ирчгтэн дайраад аваа өвчж байна. За аймгийн хурц арслан ган нэм барьцаар тавилдсан байна. Улан аймгийн Могот сумын Хариат улан хайд хэмжээний бүх аймгийн хурц арслан өрнө хоёрын Сүхбаатар нэг давж байна. За өөр их юм бас дархан их дахин мэхээр ганцхан дээрээ ой явчихлаа да. За маргааш нөгөө өдөр ч одоо энэ дахин бол олон ирнэ дээ.
За Батэрд нарсан гэмбэрэлдэн сая гарын талдаа дурдууран гүйлгээд татсан дутуудлаа. За Батэрд нарсан бас олон жил одоо барилдаж байгаа юм арсан. Улаан аймгийн Хариат аймгийн арслан Батэрд нэгч жин масктай, мэдрэмжтэй. За хэр сэнжигний явцсан дээрээс ганцхан урагшин гудаатай бас бяртай байгаагаа хариулж байна да. Жаахан зайлаа тайл удатчиж байна. Булган аймгийн гурван булаг гэсэн Хариат алдар спортроо зэвсэгдэгчний тэг 65 дугаар хишиг арам компанийн бүх аймгийн арслан Батүлзийн Батэрдэн давлаа. Даруйд аймгийн дашбал бүрдсэн Хариат улсын эчин дөржийн анар даваа төгтөрч байна. За хурцлсан ган нэмийн барилдаан бол дэлгэсэн харагдаж байна да. Даруйд аймгийн Хариат Даруйдаа дэвжээ Мак компанийн бүх аймгийн арслан Масгатай Батуйг Улаанбаатарын Баянзүрх дүүргийн бүх хүрэл баттай. Ховд аймгийн Баянцэн Хариат хоолойхын дэвжээ Батуу констракшн компани Орхон аймгийн цагдаагийн газрын бүх аймгийн арслан Ням провийн Батцайхантай их Монголын өчтөн бүхэн дэвжээний залуу ади адагдахтай. За энэ Булган аймгийн Урдан булсан Хариат одоо энэ сая дэлгэсэн барилдаанд харагдж байлаа. Алдар спорторын бүх аймгийн арслан Батэрдэн залуу Батар шигтанаар тарсан барилдаж байна. Ховд аймгийн Дарвисан Хариат хоолойхын дэвжээ Бүрдэн гов компани алдар спорторын бүх аймгийн арслан Балдэр жамцын 50-тай их хог дэвжээний залуу алтан сүхтэй. За Хүн аймгийн Сонгин сумын Хариат өсвчний 353 дугаар анги Шинэ аз группийн бүх аймгийн арслан Ганбаатар Хантай шир төвчний залуу мөнгө цултай. Арамд аймгийн Батсангилсан Хариат хэлчин спортроо хөлийн цэргийн техникийн 68 дугаар анги Сокол компанийн бүх аймгийн арслан Ханцрынгийн Мэнд баяртай. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн залуу ган дулахтай. Өвөр аймгийн бүрдсэн Хариат их Монгол өчтөн бүхэн дэвжээ Баянзүрх дүүргийн Датварын хэлцэн бүх аймгийн арслан Гомбосрынгийн Отгонбаатартай Уснуур дэвжээний залуу Бүртчөнтэй. Хөшгөл аймгийн Галцсамын Хариат Нийслэлийн онцгой байдлын газар AGA компанийн бүх аймгийн арслан Давааним Завхан аймгийн залуу Баатартай. Арамд аймгийн Эрдэнэмандалсан Хариат алдар спортроо бүхэлэг дэвжээний бүх аймгийн арслан Бэрэлдэ жамцын Баярхүүтэй Уснуур дэвжээний залуу Батбаяртай. Булган аймгийн гурван булгсан Хариат алдар спортроо Булган ханга дэвжээ Хантарав компанийн бүх аймгийн арслан Дашцэвгийн амар жаргалтай Хутагтын өчтөн бүхэн дэвжээний залуу Ганбаттай. Өмнөө аймгийн Хариат хэлчин спортороо хөлийн цэргийн 253 дугаар ангийн бүх аймгийн арслан Няматай Ажнавхийн дэвжээний залуу Сандаг. Төв аймгийн Монгомэрцэн Хариат Дүнжин гаруй дэвжээ Төмөр транс компанийн бүх аймгийн арслан Жаданбаагийн Монгонтой Дүнжин гаруй дэвжээний бүх Саминзан ган хайчийн Мөнгөттэй. Хинтээ аймгийн Бачрээ цэмийн Хариат алдар спорторооны бүх аймгийн арслан Хадбаатар их хог дэвжээний залуу Ловсрэнтэй. Ховд аймгийн Булгансан Хариат хоолойхын дэвжээ хэлчин спорторооны бүх аймгийн арслан Бадамгаравтай бүхэлэг дэвжээний залуу Өсхөөртэй. Хөсгөл аймгийн Хариат хөшлийн өчтөн дэвжээний бүх аймгийн арслан Батнам Багнуур дүүргийн залуу Төвн Яргалтай тус тусгаал таарсан байна. За Баярхүү арслан барилдаан талбайн голд өсөг дөрж эхэлсэн барилдаж эхэллээ. Улсын гэр баригчаагийн шавьд өнгөрсөн жил Өмнөг аймгийн Баяр нааданд бол 2014 он төрүүлж ирсэн. За аймгийн Баяр нааданд бол 1 удаа төрүүлж 2 удаа зөрүүлээд байгаа ийм хүчтэн. За Ангаа ухааны их сургуульд өсөй хэмж хэрэгжилтэй хүчний уран төлөлтөөр хичээлдэг биеийн 150 кг ус мэдээлэлсэн. За Аранга аймгийн Цэнхэр сумын Хариат хэлчин спортороо бүхэл их дэвжээний бүх аймгийн арслан Бадарч нэг давлаа. За улсын Баяр нааданд бол 2 жил дараалж 4 даваад байгаа. Өнгөрсөн жил харин одоо 4-3 даванд өгдөг шороодсон. За Дамбраад одоо хэврээд авсан шигшээж өргөж орж ирээд дутуудлаа. Хүнд чэйжин доор орно гэдэг бол бас их л хэцүү дээ. Ядраадаг юм л да. За эндээс бол өргөд гараад ирэхдээ аймгийн арслан Утганбаатар харагдаад байна шүү. За дэлгэсэнд бол Дорн аймгийн Баян дүнсэн Хариат аймгийн арслан Басгаадын Батуйгтай онолтолсон. За Басгаадын Батуйг арслан бол мөн л одоо улсын золднуудын игнэнд бас нэгэн үеэс орж ирсэн. 2011 нэрд хэлсгэрийн төвд 90 жилийн үеэр наадмаар 4-5 давд улсын арслан ган уяг төвд широтож байлаа.
Төв аймгийн Сүмбэрсэн Мариа Далдар спортоо зөвсгөлөчний 300 гаруй нэгдүгээр ангийн бүх аймгийн арслан галсан гочрын ганжидтай Баян Хонгор аймгийн их хөг дивизионын залуу Чойжин сүрэнтэй Өсгөл аймгийн цагаан үр сүмийн хэрэтэ хилчин спорт руу хэдийн цэргийн 257 дугаар ангийн бүх аймгийн арслан бат төвшөнтэй хүч спорт руу залуу далай эсрэг Өмнөг аймгийн Хөрмөсөн Мариад Цагаатан ерхий газрын хүч спортын ороо 5 толгой транс компанийн бүх аймгийн арслан шовдогийн Дархан Баттай Ханган Теаврын дивизионын залуу Батэр Эдэнтэй Говьсөнбөр аймгийн харьяата хотын хүчин дэвжээ Борхон тол компанийн бүх аймгийн арслан Дүмраадрын бүрүүсрэн Хантай ширүүхийн дивизионын залуу Инкаттай Баяулт аймгийн Халиулсан Мариад Хантай шир дэвжээ Алдар спортын аймгийн арслан Баарангийн Отгонбаатартай Санка группийн залуу Жаргалтай Аранга аймгийн Эрдэнэ мандалсан Мариад аймгийн арслан Тэрэндээ жамцын баяр хүүд авч байна. Аймгийн арслан тайван давсан байна. За мөн Өвөрхөн аймгийн Бүрдсэн Мариад аймгийн арслан Гомсөрөнгийн Отгонбаатар давлаа. Дород аймгийн Баян дунсан Мариад аймгийн арслан Басгаадын Батуйг давсан байна. Баялаг аймгийн Улаангонсан Мариад шүүгийн шийдвэргүйцэтгэх ерхий газрын сүлдэ спортын ороо нэвх аймгийн арслан Бердмуратын Сэрэг давлаа. За манай аймгийн арслангууд бол дуугаа авалцаад төргөн шуурхад авцгааж байна да. За Ховд аймгийн харьяат өнгөрсөн жилийн Ховд аймгийн Баяр наадам төрүүлж аймгийн арслан солгордсон аймгийн арслан Мөнх хот энэ даваанд их дөрвөлжин компанийн залуу Батэр Эдэнтэй онол таарсан байна. Өвсгөл аймгийн галцсан Мариад төлсгөлөөчтөн бүхэн дэвжээ Сэвдэг компанийн бүх аймгийн арслан Ланагийн Нямбаяртай Баян Хонгор аймгийн их хөг дивизионын залуу Отгонбат Баян Хонгор аймгийн харьяат их хөг дэвжээ Хөлийн цэргийн 166 дугаар анги Битмен компанийн бүх аймгийн арслан Батамгалан Завхан дивизионы бүх эмх сүлдтэй Завхан аймгийн Отгонсон Мариад Даян дивжээ Хаан Датал компани Говьсөнбөр аймгийн Дулааны захилгаачтай компанийн бүх аймгийн арслан Төрмөхийн Бэгцрүн энэ даванд Ховд дивизионын залуу Амгалан Баяртай Баян Хонгор аймгийн харьяат их хөг дивизионы бүх аймгийн арслан Отхон юм Хан хөхийн хүчтэн дивизионы залуу Мөнх хоттой Баян Хонгор аймгийн Баацгаасан Мариад аймгийн арслан Чойжигийн Баасанбат Тавхан дивизионын залуухан Даваабаттай Доролт аймгийн Цагаан уусмын харьяат Алдар спорт руу зөвсөжний 327 дугаар анги Баяндар компанийн бүх аймгийн арслан мөрөөжвэ Мөнхөд их Монголын хүчтэн дивизионы залуу Экватортай Баялаг аймгийн Дэлгүүнсэн Мариад Өлгөн хүчтэн бүхийн дивжээ Алдар спорт руу Оюг гурил компанийн бүх аймгийн арслан Нурлааны Мустафа Ягшави дивизионы залуу их хоёртай Завхан аймгийн Дасан зөнгөлсөн Мариад Зэвсэгдэчний 330 дугаар анги Төгс зам компанийн бүх аймгийн арслан Балжин нэмийн Шаруу Нэмбуутай Булган аймгийн залуу Алтан Зөвцтэй Өвсгөл Борлого аймгийн Хөвсгөлсөн Мариад Чандман нэрч компанийн бүх аймгийн арслан Батцэрэг Бүхэлэг дивизионын залуу Алтан Ундагтай Төв аймгийн Сэргэлэнсэн Мариад Дүнжин гаруй дивизионын бүх аймгийн арслан Бэлэгбаатарын Инкватор Бүхэлэг дивизионын залуу Мөнхбаатартай тултус онол тарсан байна. Булган аймгийн Умран Булгсан Мариад Алдар спорт руу Булган Анга дивизионы аймгийн арслан дэцүүгийн амар жаргал давлаа. Уран сайхан гараа дэвэтэ цог золботой бүгтөө манай амар жаргалсан. Ер нь заадны барилдаанд өвөл босныг шуугуулж байсан шүү дээ. Асан нэг шуугуулахаар шуугуулж өгөн дөө. Өвсгөл аймгийн гар булгсан Мариад Өвсгөл өчтөн дивизионы аймгийн арслан Ганж өрийн Батны Миндаванд Төв аймгийн Баян дэлгэрсэн Мариад сумын зан төм жаргалтай онол тарсан тулгын ухаан чиглэлээ. За Батны Марслан бол улсын баяр наадамд бол төдийл нэг сайн барилдаггүй ч гэсэн одоо аймгийн баяр наадамд бол өндөр амжилтыг бас гаргасан ийм бөхөө. За Бадамгаар улсын Сэнжигний вэрцэндээ сатгаад авсан харагдаж байна дээ. За өнөө жилийн улсын баяр наадамд бол 500 гаруй баяр өгөх Монгол орны 408 зохисоо сүрэлсэн гэж өрөлдөж байгаа. Олон одоо шилдэг уран сайхан барилдаанууд гарч үзэгч олныг өндөр зүйлсэн харамсалтай баярлалтай олон сайхан барилдаан бол болон өнөө жилийн бас улсын баяр наадамд бол 5 авраг за 8 арслан 6 гарид одоо ийм л одоо олон бөхчүүд бол өнөө жилийн улсын баяр наадамд бол барилдаж байгаа. За нэгэн дооны анаалтыг өргөжлүүлэн танилцуулъя. Улс аймгийн баруун төрөөсөн Мариад Уснуур өхөн дэвжээ Цагаатан ерхий газрын хамгаалтын газрын бүх аймгийн арслан намсрын ган нямтай Уснуур дивизионын залуу бол нямтай
Өвөрнгөө аймгийн Баянгол сумын Хариат алдар спорт руу зөрчилдөний 120 дугаар анги их Монголын хүчтэн дэвжээний өөх аймгийн Арслан Батторж ховд дэвжээний залуу өөх Буянжир Бачулуунтай Дорногов аймгийн Өргөн сум Хариат хөтөлбөрийн хүчтэн бүхэн дэвжээний өөх аймгийн Арслан Буянжиргал Дундгов аймгийн залуу өөх Пэрэндэ Жамцтай Дундгов аймгийн Хариат Карван сервис компанийн бүх аймгийн Арслан Дэлгэроотой бүхэл их дэвжээний залуу өөх Батэрдэнтэй Урсан аймгийн сумын Хариат усан өөхөн дэвжээ Саян спорт руу сургалтын төвийн бүх аймгийн Арслан Хөрлбаатарын оргил болд Уснуур дэвжээний залуу Цэрэн Жимттэй Говьсүмбэр аймгийн Хариат Чойр хайрхан компанийн бүх аймгийн Арслан Гончиг Давхай Завхан аймгийн залуу өөх Мөнх Дөртэй Аранга аймгийн Ашаатсан Хариат бүхэл их дэвжээ Алдрын спорт руу нөх аймгийн Арслан Балжинэмийн Мөнх Эрдэнэ Ихог дэвжээний залуу Шагдар Сүрэнтэй Сэлэнг аймгийн Хариат Хэдийн цэргийн 214 дугаар анги Таван хаан дэвжээний өөх аймгийн Арслан Тулг Уснуур дэвжээний залуу Мөнх болттой За Батны марслан соёлоод ардуур нь хашиж мордоод тавхрам ихээр давлаад харин Өвсгөл аймгийн аруулагсан Хариат хүсгэлөө өчтөн дэвжээний өөх аймгийн Арслан Ганжуурын Батнын давлаа Баян хонгор аймгийн Баянбулгар сумын Хариат Хэдийн цэргийн 132 дугаар анги Ихог дэвжээний өөх аймгийн Арслан Энкот Ихог дэвжээний залуу өөх Молцог сайхантай Баян хонгор аймгийн Богд сум Хариат Хэлчин спорт руу Клин цэргийн 253 дугаар анги техник импорт компани Ченк клубын бүх аймгийн Арслан Батсүрийн Батөрших Уснуур дэвжээний залуу өөх Галсан Санжаатай Баян өлгийн аймгийн Хариат өлгийн хүчтэн дэвжээ Дулааны 4-р сахлаа станцын бүх аймгийн Арслан Еркэ Булаан Грандвэ дэмлэгийн залуу ганц үгтэй Дархуул аймгийн Шарангол сум Хариат сүлдэ спорт руу Шарангол үзэд компанийн бүх аймгийн Арслан Нэргүүрийн Эрдэнэчилөн ховд дэвжээний залуу өөх Баяр Магнатай Аранга аймгийн Ихтамир сумын Хариат бүхэл их дэвжээ Дорны Марс компанийн бүх аймгийн Арслан Усникагийн Батэрлэ Дэцрэн од компанийн залуу өөх Дэтэнбектэй Увсамгийн өндөр хангасан Хариат уснуур өөхөн дэвжээ Хэлчин спорт руу Хэдийн цэргийн 245 дугаар ангийн бүх аймгийн Арслан Дамдангийн Догтх жаргал Баян хонгор аймгийн Ихвог дэвжээний залуу Улан Баяртай Дундгов аймгийн Хариат аймгийн Арслан Алдар спорт руу өсвөчний 32 дугаар ангийн бүх аймгийн Арслан Баяр Жавхлан Уснуур дэвжээний залуу Жулуунбаатартай Завхан аймгийн Баян дэсэм Хариат Алдар спорт руу Даян дэвжээ Улаанбаатар Дулааны сүлжээ компанийн бүх аймгийн Арслан Шаргуугийн Бүрүүгэрд Завхан дэвжээний залуу Цанжидтай тус оноолт орсон байна. За Бэг цэрэн Арслан 2 сэнжигний барьсан дээрээ сатгаад авсан харагдаж байна да. За Бэг цэрэн Арслан өнгөрсөн жил 16 онд улсын байр наадвар Завхан аймгийн байр наадмын аймгийн Арслан цолгорчсон барилдааны ур чадвар жилээс жил өсөж байгаа залуу арслангуудын нэг Завханууд их л зайзаатай мундаг одоо хийцтэй харагдаж байна да. Завхан аймгийн Отгон сум Хариат Говьсүмбэр аймгийн Дулааны захиргааны станц Хаан даатгал компани Даян дэвжээний бүх аймгийн Арслан Төрмөхийн Бэг цэрэн давлаа. Өвсгөл аймгийн Их улсын Хариат хүсгэлөө өчтөн бүхэн дэвжээ сүлдэ спортын ороо Нэвх аймгийн Арслан Батбаярын даваачир Уснуур дэвжээний залуу Гэйпл Аранга аймгийн Цэнхэр сумын Хариат Хангаан даваа компани Малчин телевизэн бүх аймгийн Арслан зогтойрд нь Хэлчин спорт орооны залуу өөх Батсүмбэрлтэй Дундгов аймгийн Мандалгов сум Хариат бүх аймгийн Арслан Өлзийн мөнхөө Аранга аймгийн залуу өөх Ган Зөрөгтэй Булган аймгийн Хариат Хэдийн цэргийн 164 дугаар анги Булган хонгор дэвжээний өөх аймгийн Арслан Дармаагийн Тамир нийслэлийн төрний залуу өөх Баяр сайхантай Завхан аймгийн Дөрвөлжин сум Хариат Алдар спорт руу зэвсэгдэгчний 11 дугаар ангийн бүх аймгийн Арслан Батцөхөө Уснуур дэвжээний залуу Бүр өргөчтэй Ховд аймгийн Болгон сум Хариат Уулуухийн дэвжээний аймгийн Арслан Бадам гарууд авч байна. Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын Хариат Хэдийн цэргийн 184 дугаар анги Монгол Майнинг компанийн бүх аймгийн Арслан Хаширдны Хөвсгөлийн хүчтэн дэвжээний залуу Хинк Баяртай Баян хонгор аймгийн Загас сум Хариат Ихог дүүхийн дэвжээний бүх аймгийн Арслан Даваа Жинцэнгийн Батбаяр Дорд нутаг дэвжээний залуу Батуулдтай Төв аймгийн Эрдэнэ сум Хариат Дүнжин гарууд дэвжээ сүлдэ спорт рооны бүх аймгийн Арслан Бүрэг сүрэнгийн Батбаяр Клин цэргийн 246 дугаар ангийн залуу Баяр Магнатай Өвөрн аймгийн Баян өндөр сумын Хариат Хэлчин спорт руу Клин цэргийн 253 дугаар ангийн бүх аймгийн Арслан Жаалагийн Наранбаатар ховд спорт рооны залуу Бүр өргөчтэй Хинтэнгийн Батнар сум Хариатхан Хинтэ авраг дэвжээ Хосбар компанийн бүх аймгийн Арслан Загцүрэнгийн Наранбаатар Увсамгийн Биен Тэмэр спортын газрын залуу Буян өршихтэй Завхан аймгийн Дөрвөлжин сум Хариат цагдаагийн ерхий газрын хүч спортын ороо
хамгаалтын нэгдүгээр газрын бүх аймгийн эрэслэн Бэрндэм Батмөнхөө хан тайлшир дэвжээний залууг Алтай Баатартай Дундгой аймгийн хариад Төшөө тааны авраг дэвжээний өг аймгийн Арслан Батбаяр их өг дэвжээ авраг бие төрийн дээд сургуулийн залуу Хөсвэртэй Гоёлт аймгийн Эрдэнэ сүм хариад хан тайлшир дэвжээ өг аймгийн эрэслэн Авир Мэдийн хос баяр их говийн хүчтэн дэвжээний залууг Энэрэлтэй Увс аймгийн Дэсэм хариад Уснуур хийн дэвжээ Сүлд спорт рооны өг аймгийн эрэслэн Цэдэн дөржийн мөнгө баяр 5 хан дэвжээний залууг Ням 50-тай Аранга аймгийн Эрдэнэ мандалсан хариад бүхэлх дэвжээ Автвишн компани бүх аймгийн эрэслэн Еврогийн бүрэг жаргал Баян хонгор аймгийн их өг дэвжээний залууг Бүрэг сүрэнтэй Хөсгөл аймгийн Шинэ Дэрсмийн хариад Хөсгөлийн хүчтэн дэвжээний өг аймгийн Арслан Сандагд орж Төшөө тааны авраг дэвжээний залуу Бат төвшөнтэй анаалт харжээ. За энд залуу өөх гэж дурддагдаад байгаа хүмүүсүүд ерөнхийдөө дандаа сумын заан ачин цолтой өвчүүд одоо шүү улсын баяр наадмын дээр бол сумын цолыг дээлийн одоо бичиж дурддаг бай. За аймгийн эрэслэн Мустафагийн барилдаанд дэлгэсэн харагдаж байна. За өнөө жилийн улсын баяр наадмын бас залуу өвчүүдийг л барилдаж байгааг харж байхад бол төдийлөн бас нэг заал тавихын барилдаанд бол дээгүр барилдаад байдгүй олон чодоо барилддаг бөхчүүд бол улсын баяр наадмаа бас гаргаж цодог шуудаг сэргээж хиймрон сэргээх зорилготой бас олон бас залуу бөхчүүд гарч байна. За сумын цолтой бас шилдэг манай сумын заанууд бол аймгийнхаа баяр наадманд хүрэлцэн очиж барилдаж аймгийн цол бас хоригдох зорилготойгоор явж барилдаж байгаа хаа. За аймгийн Арслан ган жодоо барьц дөрөвгүй өөл байсулаас даажаа. За ганжид Арслан бол Төвөмгийн баяр наадманд бол нэг удаа төрүүлж 2 удаа үзүүлээд байгаа. За ер нь одоо улсын цолтнуудын босгон дээр л одоо тулж ирээд байгаа Арслан да. За аймгийн Арслан хашаатын барилдааны энэ дэвсэд харагдаж байгаа учраас өгтөөгөө барьж яваагүй юм. За ганжид Арслан элэг үсний барьцыг болж явахгүй хөөгөөд байна. За ер нь бол элэг үсний барьцнаас ер нь барилданда баруун талдан хавирна. За хонгор цэгний барьцнаас урд дуурайнд далбаачилж гүйлэг татна. Энэ өвлийн одоо заалны барилдаанд бол ганжаад нэлээд сайн барилдаад байгаа харагдсан шүү ер нь. За жин нэмсэн дэрэл суусан л одоо харагдаж байна. Улсын баяр наадмаа 2015 онд 3 даваа 4 даваа улсын гарыг дөрөлсөн бод өдөржүүлж байсан. Тэр үеиг гацхан нэлээд тийм сайхан ахалж гисэн заарцаар хийж шүү ер нь. За хашууд Арслангийн барилдаан одоо мөн л харагдаж байна дэлгэсэнд. За болон нутгаас улс жил бүрийн одоо улсын баяр наадмын таавар тул зүйсээр орж байгаа. Улсын баяр наадмаа 2014 оны Ардын өвсгөлийн төвд 90 жилийн өвхийг наадмаар 4.5 даваа дөрийн багш улсын зам өсгөр төлөвшөрсөн. За тэр цаа инкутасан нэг дайрч гол төрөд дуудлаад бай. За инкут Арслан болос 2012-13 оны үед болос улсын аймаг зэргийн цолтой өвчүүдийн барилдаанд бол одоо их л одоо сайн барилдаж улсын цолтнуудын барилдаанд бол олон жил одоо сайн барилдаж байгаадас бэртлэг эмтлийн улмаас л 2-3 жил бас Монгол өвхийн өргөнд болсон заал төвхийн барилдаанд бол төдөөлөн гарч барилдаагүй. За хашууд Арслан зочоогоо хөөгөл байна да. За нэгэн дэвшлэгээ авахынд уламжлая. Ардын өвсгөлийн 96 жил Монгол улсад үйлдвэрчний эвлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой мэндийг наадамчин болон үйлдвэрчний эвлийн нийт гишүүд нартаа хүргэж баярын мэндийг хүргэж байна. Монголын үйлдвэрчний эвлийн холбооны ерөнхийлөгч Амгалан Баатар Монгол түмэн сайхан наадаарай гэсэн байна. За энэ хөдөлсөн наагаад хавирнгууд нь урдуур ангуулыг татаад ард нь гарч ирсэн байна да. Баттөрж ирсэн мөнд одоо харагдаж байна. Баттөрж ирсэн бол жил бүрийн одоо улсын баяр наадманд бол цолны даваанд бол гарч ирж барилдаж байгаа. За улсын Арслан Ганбаатарын бол хүргэн. Нөгөө анх гарч ирж байхдаа ер нь бор гарцгах уу ч одоо биетэй ч юм шиг барилдааны тиймэрхүү ингэ марлаагүй байсан. Ер нь бол одоо бүхэн мэрэгчлүүд энэ хөдөл ер нь бас цаашаа том цолонд хүрэх магадлалтай гэжсэн да. Тэгээ ерөнхийдөө аймгийн Арслан цолон дээр бол бас нэлээд удаж байна шүү дээ. Баян хонгор аймгийн Баян булгсан Мария Төх аймгийн Арслан даширчрын энэ хот давж байна. Төх аймгийн Сүмбэрсэн Мария Долдор спорт руу зэвсэглэгчний 311 дугаар ангийн бүх аймгийн Арслан галсан өчрийн ганжид
тавлаа. За Баттар жарсан барьсаа бичиж та. За тэрцэн харангаангийн шаацсан өрөө тохиомжийн өрсөн мөнгө хэрдэнгийн бэрэлдэн харагдаж байна. Боин жиргаларслан гарын талууд дуран гүйлгсэн дутуудлаа. За Жожогийн Баасан Батарслангийн бэрэлдэн мөн харагдаж байна дэлгэцэнд. За Баасан Батарслан бол бас нэг гарч ирж байсан үед биеийн жин ихчсэн. Сүүлийн үед ер нь гэдэг одоо нэг заалтын камерэлдэн барилдаж харагдахгүй байгаа да. Сүүлийн 2 жил барилдахгүй байгаа. За дэлгэцний баруун горол барилдаа харагдаж байгаа. Дундуг аймгийн Эрдэнэтлээс Мария дэх аймгийн арсан Дондгийн Дэлгэр хотын барилдаа харагдаж байна. Өчигдөр бас Дундуг аймгийн баяр наадам төрүүлж аймгийн арсан цолон дээр хурц шимгийг хүртсэн байгаа. За Батар жолсон элэг усны барилсан дээрээс нэг дахимдсан хоёр бүхийн барилдаан элэг усны барилснаас үргэлж эхэллээ. За тэгвэл одоо их жилээс аймгийн хурц арслан Дэлгэр хотыг айл барилдах юм да. За энэ Дорногов аймгийн Хөвсгөлсөн Мария дэх аймгийн арсан Бацүргийн барилдаан харагдаж байна. За өнгөрсөн 2016 онд Дорногов аймгийн баяр наадамд улсын арслан Пүрв давагтай үлдэн төрүүлж аймгийн арслан цолыг хүртэлсэн. За Ардын хөвсгөлийн төвд 96 жилийн үндэсний их баяр наадмыг телевиз Монгол их орон даяар шоу дамжуулан Монголын ард түмэндээ хүргэж байгаа. За аймгийн арсан тогтох жаргал барьс төрүүлсэн байгаа харагдаж байна. За боин жаргаларс хөөгөөд байна. Жилийн одоо барилдааны хөлийн зэцүүлэн өмсгөл юм төр бол их сайхан харагдаж байна шүү дээ. Сая одоо хөлийн зэцээр сууж байгаа. Улсын нэгэн жил улсын нэгэн Болдоотор нар дэлгэсэн харагдаад өнгөрлөө. Өөр аймгийн Баянгуулсан Мария дэх Монгол хүчтэн дэвж Алдрын спорт рууны аймгийн арслан Батцүхийн Баттарж тавлаа. За Усаамгийн Тэсэм Ариад аймгийн арслан оргил улдын барилдаа харагдаж байна. За ганцхан нааж хавраад тэр хүндэд суулгачихлаа. Сан одоо барилдаан зарчлагуудын нэг дээ. Саян спортороод хорооны одоо өгөх гэж явж байгаа. Дорногов аймгийн Хөвсгөлсөн Мария дэх аймгийн арслан Батцүрг тавлаа. За аймгийн арслан Баасан Батын барилдаан харагдаж байна. Баасан Бат ерөнхийдөө их нэмсэн баг шүү дээ. За хоёр раунд бол манай аймгийн арслангууд бол хоорондоо оноолтоор нь гал гарсан олон барилдаан болно доо. За Дэлгэр Батарсан сая нэг зүүн талдаа сугдаж авсан цогдод гэрээ тавлаа. За ингэж байгаа нэг зайлаа дахимдчих үү те. За наахан талд нь бол аймгийн арслан тулгын барилдаа харагдаж байна. За аймгийн арслан нэргүү хоёрын Эрдэнэт лөө. Эрдэнэжлүүний барилдаа харагдаж байна. Эрдэнэжлүүн гарч ирж байна. Нэргүү хоёрын Эрдэнэжлүүн. Дархан хоолойн шарын болсон юм аймгийн арслан нэргүү хоёрын Эрдэнэжлүүн. За улсын баяр наадамд бол 2 удаа гороо давжсан. Усан шийдэмгийн зарим барилддаг юм хүчтэй нэг дээ. За нэгэн үйл бас баруун талдаа сугдаа сөүлэх мэхийг бол эхэнд нь бол одоо олон улсын золднууд бол өдөршөлдсөн доо. За Дэлгэр Батарсан өчрөө өгтөөгийн элэг усны барьсан төрөлсөн харагдаж. За энэ даванд бол за хүн аймгийн Харьяа төгсмийн зан Болдбаатартай оноолт харсан барилдаж байгаа юм байна. За ер нь л одоо Монгол бүхийн өргөд болж байгаа сумын золднуудын барилдаан бол их л одоо гайгүй сумын зантай бол нэг л даванд бол оноолт харжтай Дэлгэр Батарсан. За Баасан Батарсан баруун дашаага өгөөлөнд ангиж байгааг тогтчих үү дээ. Ардуур гашаад мөрцө хөмөрлөө.
За хөрсөн боловч даасгүй харагдах шиг боллоо да. Уг нь одоо мэдэрсэлтэй мордон гуртан дагуулаад хөмөрсөн. Яалч явах усад зөвөл хоёулбар. За баасан тарсан жоох ер нь бэлтгэл сургууль жоох дутуу байгаа юм болоо да. Гэхдээ өчрөө өхөн төрүүлж газардсан байж магадгүй гэсэн байдлуудаа харагдаж байна. За судаашруулсан бичлэг бас телевизийн нэг талын одоо балаанаас бол төлөвлөлийн бас өөр харагддаг, өөр өнцгөөс харагддаг учраас бол нэг талаас бас харангууд нь давсан гэж хэлж болохгүй юм байна л та. Дэрэгднээс нь засуулсад Харж байгаа. харж байсан баха. За Дорнов аймгийн хөвсгөлсөн харьяад бүх аймгийн гарсан буян жаргалдаа төгтөөрлөө. За дараагийн дүүцийг үргэлжлүүлэн танилцуулъя. Төв аймгийн Бацанбүр сүмийн харьяат Дөнжин гаруй дэвжээний бүх аймгийн арсан дамтай шид дэвжээний залуу бод цэрэнтэй. Төв аймгийн Эрдэнэ сүм харьяат Дөнжин гаруй дэвжээ төвгөндөө сургууль бүхэн жилийн төрөлдөөний олон улсын хэмжээний мастер аймгийн арсан Мэн цайхан хов дэвжээний залуу мөнгө хөцтэй. Сэлэнгэ аймгийн Мандал сүмийн харьяат Таван хаан дэвжээ аврагч спорт рууны бүх аймгийн арсан Баярбаатар их хөг дэвжээний залуу Бадчаргалтай. Өвөрхөнгө аймгийн Баян өндөр сүм харьяат Алдрэ спортроо зөвсгөлчний 256 дугаар анги бомб цэцэр компанийн бүх аймгийн арсан Ядамсрын Дундгой аймгийн залуу Инх сайхантай. Дундгой аймгийн сүм харьяат их говь хүчтэн дэвжээ Сүлд спорт аймгийн арсан Ямбал цогт бохилх дэвжээний залуу Сосор оромтой. Хоолтой аймгийн харьяат хамтаа ширүүхэн дэвжээ Сүлд спорт рууны бүх аймгийн арсан сайхан жаргал Жинко дэвжээний залуу одоо эрттэй. Булан аймгийн сүм харьяат Алдрэ спортроо зөвсгөлчний Тэгнэ 9 дугаар анги Булан хан дэвжээний аймгийн арсан Гам бүрвийн Гамбаатар их булан хүчтэн дэвжээний залуу Гам болтой. Аймгийн говь өгтөлсөн харьяат өшөө тооны авраг дэвжээ модон группийн бүх аймгийн арслан Инх хамгаалан Алдрэ спорт рооны залуу Матсүртэй. Дундгой аймгийн харьяат Алдрэ спорт роо зөвсгөлчний Тэгнэ 84 дугаар ангийн бүх аймгийн арсан Сарвал сайхан Алдрэ спорт роо Жинко дэвжээний залуу Алтан багантай. Баялтай аймгийн Бэгрэсэн харьяат Хэлчиг спорт роо Хөлийн цэргийн 214 дугаар анги Эрчим хүчний электрик компанийн бүх аймгийн арсан жаргал сайхны Алтан шигаа Төв аймгийн Баян цагаан сүм харьяат Сумын зам мөнгө цэрэнтэй. Увс аймгийн харьяат Ус нуур дэвжээний бүх аймгийн арсан Цоо мөнгө хоёр их Монголын хүчтэн дэвжээний залуу Эрдэнэ тавгтай. Баян хонгор аймгийн Загас сүм харьяат их хогд үхэн дэвжээ Алдрэ спорт рооны цэргийн арслан дэвтэржин тэрэн догтох Алдартан дэвжээний залуу Тамиртай. Төв аймгийн Баян чандан сүмийн харьяат Сүлд спорт рууны бүх аймгийн арсан Ууган баяр Таван хаан дэвжээний залуу Орхон баяртай. Төв аймгийн Аргалан сүм харьяат Дөнжин гаруй дэвжээний бүх аймгийн арслан Жамсрангийн Батбөлөг ховд дэвжээний залуу Энх хоёртай. Дорнов аймгийн хөвсгөл сүмийн харьяат зөвсгөлчний Тэг 84 дугаар анги Харгана цамхаг компанийн бүх аймгийн арслан Чинзэрэг бохилх дэвжээний залуу Хадбаатартай. Ховд аймгийн харьяат Ховд нутгийн өвчлийн төлөө сангийн бүх Чонос группийн бүх аймгийн арсан Бүрнэгийн Баян мөнх Түшээ тааны авраг дэвжээний залуу Дүндатай тус оноолтаарсан байна. За 97 ингээд аймгийн арслангууд бол дуусж байгаа. Бүрнэгийн Баян мөнх арслан бол одоогоос 3 жилийн өмнө 2014 онд Баян үлг аймгийн Баяр наадамд төрүүлсэн. За үүний дараагаар бол эрхэм жаргал арслан 5 өдөр жаргалсан гарч ирээд одоо аймгийн арслангууд үлдсэндээ өндөрлөж байгаа. За тэгээд одоо манай аймгийн за харцаг мачингууд бол хоорондоо бас барилдах байх. За Инх Баатар арслан Сэнжигний өсөс урд дуран бүлгээд татсан одоогийн урглаа дараад авсан байна дээ. Зөрүүлээ төлдөн суулаа, нарийсхад авсан гардан гарлаа. Тэчгэрэн дарчхаж байна. Төв аймгийн Сэргэлэн сүм харьяат Дөнжин гаруй дэвжээний бүх аймгийн арслан Бэлэг Баатарын Инх Баатар давлаа. За Инх Баатар арсын бас олон жил одоо аймгийн арслан цалтай өрөвдөж байна. За өмнөх одоо 2 жилийнхээ бас хараад ахад бол сүрхий ус жин нэмсэн дарагдаж байна дээ. Одоо насаас одоо бас нэлээд явж байгаа л да. Энэ аймгийн арслан дотроос энэ насаар бас ахмадад л орох байх. За Монгон арслангийн барилдаанд дэлгсэн харагдаж байна дээ. Сэнжигний версэн дүрсэн барилдсаар байна. Баялаг аймгийн Алтай сумын харьяат үлгэн хүчтэн бүхэн дэвжээ Сүлд спорт рооны аймгийн арслан Майшин Иркийн улаанд авсан байна. Мөнгөн мөрдийн мөнгөн арслан өстө ойрцан тойруулаад
гараар нь тойроод бариад авлаа харагдаа да. Дундгой аймгийн Баян Ухтаалсан Хриад алдар спорт руу зэвсэгдэжний тэг 84 дугаар ангийн бүх ангийн гэрэлсэн амгалангийн сарвал сайхан давлаа. Ангийн шаран болсон Хриад ангийн гэрэлсэн Эрдэнэ жил ундулсан байна. Хөрөнгө ангийн 9 зүйлсэн өгөөл Орхон ангийн Бэн тэмэр спортын газрын бүх ангийн гэрэлсэн Тавхан хүү ангийн гэрэлсэн Чулуун гэрэл давлаа. За ангийн гэрэлсэн Мөнгөн давсан байна. За дахимда тэгчээр нав явуулаа. Төвэнгийн Эрдэнэ сум Хриад дүнжин гараад өвчээ. Итүүгэндээ цэргэл бүхийн чөлөө төрөлдөөний олон улсын хэмжээний мастер ангийн гэрэлсэн Мэнд сайхан давлаа. За 2015 онд Дорногов аймгийн Баяр наадмын төрөлөж ангийн гэрэлсэн цолыг хүртэж ирсэн түүхтэй. За засуулаар одоо дөнгөж сахих улсын Баяр наадмын өмнөхөн Монгол улсын авиач гишүүн цолгогдсон улсын цолжин засуул дуучин Батуулд маань засч хаагдж байна. Зүүнний одоо маань засч байгаа болтой. За дам барслангийн бэрэлд харагдаж байна дээ. Дам барсан чирэн Япон улсад олон жил бас ажиллаж амьдарч Японд тэнд тусдаа Монгол наадмын өдөр зохиогд тэнд тусдаа барилдаад байгаа шүү дээ. За Сэнжигэдэг өснөө барьсан төрөлсөн харагдаж байна дээ. За одоо 2008-9 оны үед лам барслан бол их л одоо сайн барилдаж одоо аймаг эсрэгийн цолтой өвчүүдийн барилдаанд бол тогтмол одоо дээгүүр барилдаж байсан ийм бөхчүүдийн нэг. Ер нь бол ус аралтай барьтаа шүү дээ. За энэ Баян хонгор аймгийн Загсан Хриад аймгийн явсан Доож инсгийн Ботгор гарч ирж байна. За дам барслангийн барилдаан элэг Сэнжигний барьсан төрсэн их л одоо тогтоохон барилдаж байна. Энэ даваанд Гоёлт аймгийн Хриад сумын зам бод цэрэнтэй онол тарсан барилдаж байгаа. За аймгийн гэрэлсэн дам сумын зам бод цэрэнээр Сэнжигэлэг өснөө барьсан төрөлсөнд их л одоо тогтоохон барилдсаар л байна. За дам барслангийн хувьд бас бэлтгэл сургуульд бол нэг ч одоо хийгээгүй. Эд л одоо бэлтгэл сургуульд хийж байгаа сумын заантай л одоо онол тарсан барилдаж байна дээ. Тулааны бас өөр төрлийн спортоор бас Японд хичээлээд байгаа хаа. За ганцхан сумны хонгорцогны барьснаас урдууран гүйлгэлтэй тэгчээр дарчиж байна. Дундгой аймгийн Мандалгавсан Хриад ангийн гэрэлсэн Өлзий мөнх давлаа. За ёстой ахын дарслууд нэг дээ. За нэгийн даваа бол манай аймгийн гэрэлсэнгуудтай манай бөхчүүд бас онол тарсан барилдахаар гарч ирж байгаа. За Загцүрэнгийн Наранбаатараас цэргийн гэрэлсэн дэжтэржин цэргэн тогтох нар бол учраа мөхөө хөлөж байгаа. За Даваач Инзангийн Батбаяр Аслангийн барилд харагдаж байна. Сая нэг элэг өсний барьцнаас урдуур хондржгүүлгээд татсан дутуудлаа. Өсөл олон жил ангийн гарсан зултай барилж байгаа да. Манайс телевиз улс аймгийн алдар султай өвчүүдийн барилдаанд бол шилдэг барилдаануудыг оруулахад бол Даваач Инзангийн Батбаяр Аслангийн баруун талдаа авирах нөхөл олон жудаа ус орсонд даамгай одоо сайн хийдэг баруун талдаа авирах нөхийг улс аймгийн Дэлсмэн Хриад аймгийн гэрэлсэн Зэдэн дөржийн мөнх хоёрын барилдаа харагдаж байна.
Сэлэнгийн аймгийн баруун бүрэнсэн Мариад алдар спорт рууны Украингийн гарсан тулга даваа төгтөрлөө. За бүхэн жуудо ойролдоаны бас олон улсын хэмжээний матч руу өнгөрсөн жил Сэлэнгийн аймгийн наадам төрүүлсэн. Саяхан басны заалны ойролдоонд их амжилттай ойрлжсэн шүү дээ. За Чингэлтэй харихны шиг өрөлдөөнд бол зүүн барууныг бол өгдөг хэрэг туулж шуугуулж байлаа. Аранга аймгийн Цэнгэрсэн Мариад алдар спорт руу Малчин телевиз хангайн дав компани бүх аймгийн гарсан Цэндэвшийн цогт хэрэгдэн давлаа. За цогт эрднийг бол одоо бүхийн сонирхогчид, бүх сонирхогчид, бүхийн хорхойтнууд, бүхийн мэрэгчлүүд энэ цаашаа том цолон хүрэх болсон магадлалтай төвчүүд нэг гэж үздэг. Саахан бүхийн шинж чанартай. Сүүлийн үед бол манай үзэгч олон бол адуу өргөдөг цогт эрднийг алдаршаад байгаа. За бүхэн аймгийн Тэсмэн Мариад алдар спорт руу Улаанбаатар дулааны сүлжээ компани Даян дэвжээний бүх аймгийн гарсан шаргуугийн пөрөв гардавлаа. За цэргийн гарсан дэвтэржийн цэрэн дугтхийн барилдаа харагдаж байна. За тэгж хэр нүгдүүлүүлчихэж байгаа юм шиг байна. Баян Хонгор аймгийн Загас Мариад алдар спорт руу их хөг дэвжээний бүх цэргийн гарсан дэвтэржийн цэрэн дугтах тавлаа. За манай алдарт дархан авраг дэвтэржийн цэрэн дугтах аврагын бас овог нэрүүл жилийн бөхөө. Баян Хонгор аймгийн Загас Мариад их хөг дөххийн дэвжээ Хилчин спорт рууны аймгийн гарсан даваа жинцэнгийн Батбаяр давлаа. За Ус аймгийн Дэсмийн Хариат аймгийн гарсан мөнхөр имэрлдэ харагдаж байна. Өндөр чи мөнхөр. Эсвэл заалтын имэрлдандаа сайн мэрэлдэж байгаа слонгууд энийг. За одоогоос бол 2 жилийн өмнө яг одоо үдээд Увсангийн баяр наадамд бол төрүүлж байсан ийм түүхтэй. Увсангийн Тэсмэн Мариад аймгийн гарсан Аранга аймгийн Эрдэнэ мандулсан Мариад аймгийн гарсан Юурагийн пөрөв жаргалын барилдаа харагдаж байна. Өнгөрсөн жил Аранга аймгийн баяр наадамд төрүүлж аймгийн гарсан цолыг үлдсэн. За вэрэ зөрүүн дээрээс нэг шилдэт гутатад дуудлаа. Аранга аймгийн нарийн Тэсмэн Мариад их Монгол өчтөн бүхийн дэвжээ алдар спорт руу Макс группийн бүх аймгийн гарсан бачиргалын лав дөрж ховд дэвжээний залуух Батуултай Туангийн Алтан булгасан Мариад дүнжин гараа дэвжээ алдар спорт руу арж гэмтэл компани бүх аймгийн гарсан бүрэг дөржин эрхэм жаргал Ослоор дэвжээний залуух Давны дөржтэй Аранга аймгийн Хариат бүхэл дэвжээ Сүлд спорт рууны бүх аймгийн зан Отонбаатар хөсгөлийн өвчин дэвжээний Баттуулгатай Аранга аймгийн Бацэнгэлсэн Мариад бүх аймгийн зам Баянмөнхөө Туангийн залуух Лав дөржтэй Хондэшрэ дэвжээ Зэвсгчийн 330 дахь ангийн бүх аймгийн зан Эрдэнэ сайхан Ослоор дэвжээний залуух Ган зөрөгтэй Туангийн Баян цагаан Мариад дүнжин гараа дэвжээ он захим компани бүх аймгийн гарсан аймгийн зан гişиг зундын мөнгө жаргал 5 хан дэвжээний залуух Од Баяртай дүнжин гараа дэвжээний бүх аймгийн зан Ган Эдэр их Монголын хүчин дэвжээ аврагтай эзэргуулын залуух Дорж Дулантай Өвөрхөнгө аймгийн Баян өндрөөс Мариад их Монгол хүчин дэвжээ зэвсэгдэгчний 256 дугаар ангийн бүх аймгийн зан Лавгагийн Бацайхан хан тайшрал дэвжээний залуух Ууганбаатартай Төшөө тааны авраг дэвжээний бүх аймгийн зам Бат Эрдэнэ хан тайшрал дэвжээний залуух Сугар Доржтой
Баян Онгор аймгийн богд Мариад их Монголч их богд дэвж эдрэн нэлж компанийн бүх аймгийн зам мөнгө заяагийн Батцангэл төшөө тооны авраг дэвжээний залуух мөнгө заяатай. Бөхөлөг дэвжээний бүх аймгийн зан давг очор завхан аймгийн залуух анх эрдэнтэй. Баян Онгор аймгийн Баацхан Мариад их богд дэвжээний бүх аймгийн зан Бямбосрон их говийн хүчтэн дэвжээний залуух хүрэл чулуунтай. Хор гарцаг дэвжээ их цалаа компанийн бүх аймгийн зан мөнгө төр сонгон хайрхан дүүргийн залуух давууч төмөртэй. Улсангийн өндөр хангаас Мариад уснуур дэвжээ Улаанбаатар төмөр зам 2 дугаар ангийн бүх аймгийн зан Баасандрын Болдбаатар Дүнжин гаруй дэвжээний залуух баяр цагттай. Дүнжин гаруй дэвжээ Зэвсгшийн 150 дугаар ангийн бүх аймгийн зан Жүлдэн Бонцог хандашил дэвжээний залуух ган тулгартай. Дорнов аймгийн Айраг Мариад хөтөлбөрийн хүчтэн бүхэн дэвжээ Хэлцэг спорт руу хэдийн зэрэг дэглэж 20 дугаар ангийн бүх аймгийн зан мөнгө жаргалын Бямбодорж Баян Онгор аймгийн их богд дэвжээний залуух 5 хайтай онолторсон байна. Улсангийн Тэс Мариад уснуур хэн дэвжээ шүүгийн шийдвэргүй сэрхийн газрын цөлд спортын орооны бүх аймгийн гарсан зэдэн дөржийн мөнгө хоёр давлаа. За мөнгө хоёр бол бас нэрийн шуугуулж мэдтгэл байх. За энэ даваанд бол авир мэдийн хос хоёр арстангийн барилд харагдаж байна. Дуангийн алтан булаг Мариад аймгийн гарсан бүрэг дөржийн эрхэм жаргалын барилд харагдаж байна. Энэ даваанд уснуур дэвжээний залуух Догны дөржтэй онолторсон барилцаа давлаа. За эрхэм жаргал арсан чир мөхөн төтөрөлдөөнөр хичээлжсэн хичээлдэг. Тэр нь хөлд явах юм бол би гомгүй ч гэсэн 90 тусад их хийцтэй барилдсан шүү дээ. Хурдтай тэр нь зүүн хөлдөр нь орон зүүн талтай зүүн талдаар нь зодгол гар чинь хөмөрн. Энэ зан зээл юм удаа гэж үзэх байх. За мөнгө хоёроос хоёр барилдаа хийж байгаа юм шиг байна. За усамгийн дэсмийн ирээд сэлмийн спортын орооны бүх аймгийн улсын цэдэн мөнгө хоёр авж байна. За ганцхан наагаад тэгж хэрэнд ачглаад ийм л уран сайхан эзтэй шуурхай барилдаантай бөхтөө. Дуангийн алтан Мариад Дүнжин гаруй дэвжээ Арж капитал компанийн бүх аймгийн гарсан борүүсрэнгийн бүрэг дөржийн эрхэм жаргал давлаа. Өвсгөл аймгийн шинэдэр Мариад өвсгөл өчтөн бүхэн дэвжээ Сүлд спорт орооны аймгийн гарсан сандаг дөрж давлаа. За сандаг дөрж бол бас л одоо юм доолууч одоо мэтгэл өчөөд байна. Вийн аралчаас вийн жинхтэй вээ сайхан зөв суулж барилдаад байгаа харагддаг. Сэлэнг аймгийн Мандулс Мариадны сэлэн онцгой байдлын газар Мондол компанийн бүх аймгийн гарсан Баярбаатар давлаа. За манай улсын баяр наадмын нэгийн даваа бол манай аймгийн гарсан гол учраа хөлтөөдтэйг бол их л одоо хурдан шуурхай барилдаж байна. Хоёрын даваа бол гол гарсан олон удаа сайхан барилдаа гарандаа баярлалгүйтэй өйтгөрлөлтэй олон удаа барилдаан гарах баг. За хүн аймгийн Дөрвөлжин сумын Мариад цагаадаг ерхий газрын хүчин спортын орооны бүх аймгийн гарсан Бэрэлдэн Батмөнх давлаа. Залуу Алтайбаатар байна. За өсөлт манай үндэсний өхийг улсын ахлах цууд удамаараа одоо манай үндэсний өхөд одоо уцасч байгаа. Дорнов аймгийн Өвсгөл Мариад Дорны Барас дэвжээний бүх аймгийн гарсан чин зэрэг давлаа. Аранга аймгийн залуу Хадбаатараар давж байна. За хос хоёр растангийн барилдаа харагдаж байна. Хос хоёр растан бол багаасан шалгаруулсан барилдаанд бол одоо олон удаа бас медаль барьж шалгарч байсан. За тэгээд одоо 2015 онд Гоёлтай аймгийн баяр наадам төрүүлж аймгийн гарсан цолыг хүртсэн. За энэхэн талд нь бол Уранга аймгийн дэрийн Тэс Мариад аймгийн гарсан Батчиргалын лав дөржийн барилд харагдаж байна. Энэ давд Ховд аймгийн Хариад сумын зам Батуултай оролцсон барилд бичгэлдээ. За лав дөржийг бол манай үзэгч олон бол сайн мэдэж байгаа 1998 онд төрсөн өнөөдөр 19 настай. За 17 наснда одоо Уранга аймгийн баяр наадам төрүүлж байсан. 14, 15, 16 оны 16 наснда улсын баяр наадам өсвөр бүхийн барилдаанд 3 жил дараа нь төрүүлж байсан. За багасаад одоо ч гарч ирж байгаа юм бөхтөө лав дөрж ярьсан. Одоо сайхан бие зоогч аваад барилдаад байх нь удахгүй удаа гарч ирэх хүчтэй нэг. За энэ аймгийн гарсан Алтан шигагийн барилдаа харагдаж баруунгаар эдүгстэй өртөө болж аваад Алтан одоо эргээд зүүнгээр эдүгстэй өртөө болсон баруунгаар Сэлгийн өртөө болсон байна Алтан шигаа. За лав дөрж эдүгстэй барилсан төрүүлсэн байна. Жоод нэг хашаад мөрдөж дээ. За сүүлийн үед бол манай аймгийн гарсан Шири багшийн бол өдөрлөгөндөө бэлтгэл сургуультаан базаж байгаа.
бас бүхэн жодоо самба өрөлтөнөр өрөлдөж байгаа лавгуудэрч. За энд Булган аймгийн сайхан сум Ария зэвсэгдэжний Тэгэн 89 дугаар ангийн бүх аймгийн арслан гам бүрийн Ганбаатарын барилдаа өрөлдөж байна. За өнгөрсөн жил Булган аймгийн баяр наадам төрүүлж аймгийн арслан цолыг хүртсэн юм бөхөө. За асал эрттэй харилцааг гарсан да. За аймгийн арслан логд орж барьцлаар тавилдсан байна. За баруун талдаа мордох мөхийг бол хаанаас бол хаанаас юм дээ. За одоо манай талбай дээр бол манай аймгийн заанууд сумын заануудтай олдорсон барилдаар очирж байгаа бах. За үндсэндээ бол одоо манай аймгийн арслангуудын доогуур ирэмбиттэй аймгийн арслангууд орж ирсэн. Ганбаатар бол аймгийн баяр наадамд бол 1 удаа төрүүлж 2 удаа давталсан амжилтыг үзүүлээд байгаа. За энэ гоёлт аймгийн Эрдэнэсын Арияд хамтай шир дэвжээний бүх аймгийн арслан авир мэдийн хос хоёр давлаа. За Ганбаатар арслан ер нь инженерс залуулсан байна. За тэр цаанаас аймгийн Тэсмэн Арияд өх цоо мөнхөр арслангийн барилдаа харагдаж байна. Цэ мөнхөр цоо мөнхөр гэж сүүлийн үед бол Улс аймгийн Тэсмэн асуул хоёр арслан бол гарч ирж барилдаж байгаа. За Батөлөг арслан цодогныхон дээрээс дээжлээ татах гээд нэг барьцуулсангүй Сэнжигний версэнд татах авлаа Батөлөг арслан. Төв аймгийн аргалан цэм Арияд өх за Сэнжигний верснаас зайл дунгуйлтад дутуудлаа 2004 он Төв аймгийн баяр наадам төрүүлж аймгийн арслан цолыг хүрдэж байсан төвөгтэй байдаг. За аймгийн арслан Ганбаатар инженер арсланаас даалаа. За өнөө жилийн улсын баяр наадмын оноолтыг хараад байхад бол манай аймгийн заанууд бол төдийлөн их барилдаагүй байна. За ягаад гэх юм бол арслан цол аймгийн арслан цолонд бол горилж ирсэн аймагуудынхаа баяр наадамд бас очиж барилдах гэж явсан байх. За аймгийн арслан мөнхөр дөрхөө ирсэн төрөөгөө юм. За аймгийн арслан хавгдорж орongоор илүү өсний өстэй болоод авсан байна. За Аранга аймгийн Батцэнгэл сүм Арияд бүхэлд дэвжээний бүх аймгийн зан баян мөнх тавлаа. За энэ Довд аймгийн мөнх харахын сүм Арияд өх аймгийн арслан Бүрнэгийн баян мөнхийн барилдаа харагдаж байна. За хавгдорж арслан Сэнжигний версэнд хүрээд авлаа. Энэ Довд ховд дэвжээний сумын зан Батуултай олдорсон хүжидсэр байна. За цоо мөнхөр арслангийн барилдаа мөн дэлгэсэн харагдаж байна да. За энэ даванд бол их Монголын өчтөн дэвжээний залууг Эрдэнэ төвөгтэй олдорсон барилдаж байгаа. За цоо мөнхөр сая дотор талаар нэг хагалж татаад зайлаа татсан боловч дутуудж байна. За Батөлөг арслан энэ даванд Ховд аймгийн Арияд өх энэ хоёртой олдорсон Сэнжиг өсний версэнд төрүүлсэн ихэнх докторхүн хүжидсэр байна. За үзэгчид та бүхэн Ардын хэвсгэлийн төвд 96 жилийн хоёр наадмын бүхий барилдааны нэгийн давааны онолтыг үргэлжлүүлэн танилцуулъя. Сүгатар аймгийн Баян дэлгэр сумын хэрэтэж авсан дэвжээний бүх аймгийн зан аваад орж их Монголын өчтөн дэвжээний залууг төмөр үлдээ. Улс аймгийн төргөн сум Арияд өх аймгийн зан отхон баяр ховд дэвжээний залууг алдартай. Өөрөнгө аймгийн Арияд их Монголын өчтөн дэвжээний бүх аймгийн зан бүрүүчлэн алдар спорт руу Жавхан дэвж хурд хамтлагийн залуу өхн Бямбд оржтой.
Овд аймгийн Буян цэмэн Хрият хоолд дэвжэн нэмбүх аймгийн зан ганцх хан тайшир дэвжэн залуух Эрдэнэ сүхтэй. Дармагийн тамир гарсан даваа явчих боллоо. Аранга аймгийн Цэнгэрсэн Хрият бүхэлх дэвжэн нэмбүх аймгийн зан Баатар сүрэн замын цагдаагийн газрын залуух Жанч өдрөштэй. Нийслэлийн налайх дүүргийн Хрият налайхын дулааны захиргаачдад компани нэмбүх аймгийн зам Маянбаяр Элчин спорт хорооны залуух Амар Төвшинтэй. За хор харцаг дэвжээний үг аймгийн Баярмөхөө их говийн хүчтэн дэвжээний залуу Баянгор аймгийн Баацхан сүм Хрият их хөг дэвжээний бүх аймгийн харьцаг мөнгөд бүхэлх дэвжээний залуух Арилдын Жамцтай. Хотгодын хүчтэн дэвжээний үг аймгийн харцаг инх баяр хов дэвжээний залуу Хүрүүхүүтэй. Баянгор аймгийн Жинс сүм Хрият нэг үүд компани их хөг дэвжээний бүх аймгийн харьцаг дүүрэн саран хов дэвжээний залуух Есүн Эрдэнэтэй. Болгон аймгийн Хрият Болгон хангийн хүчтэн дэвжээний үг аймгийн харцаг Хүрүүдэрж их Монголын Энэ жил ямар ч зугаалга байхгүй. Иневчтэй яаж таа? Ганц захирал найрч чадахгүй менежер үү чи? Би уг нь нөгөө Явж ажиллая. Ингэж сэтгэлээ илчдэггүй.